Hey за юу яцхан үзэгчтэй Newsak in the house энэ удаагийн бичлэг уулзж байгаа да. Маш их баяртай байна. Тэгэхээр та бүхэндээ 7 хоног болон хүрдэг Монголын хипхопын товчтой базаа мэдээлэл хүрэхэд бэлэн боллоо. Уламжлалын дагуу олон юм ирээд явах шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол татар хамтлагийн мөөгийн ахтай холбогдож байгаа. Татар хамтлаг болон түүнтэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол нэг үе бодох юм бол за татар хамтлагийн хувьд бол уран бүтээл хийхгүй ч гэдэм үтэй ерөнхийдөө бол зах зээл дээр аягүй чимээгүй байгаа. Тоглолттой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол өнгөрсөн 6 сард болсон Red Show-ны бас headliner артистаар сонгогдсон. 2024 болоод 25 оныг авч үзэх юм бол за жагаа ахын хувьд бол завдаг тайлсан тайлаагүй те. Ерөнхийдөө бол заяа болон мөөгийн нар ерөнхийдөө бол хамтлагт байсан шүү дээ. Гэхдээ мэдээж эргээд татар хамтлагыг бүрэн бүрэлдэхүүнээр харах сонсогч болон бидэнд бол аягүй сайхан зүйл болсон. За эргээд гол сэдв болох татарын мөөгийн ахтай холбогдцгоё. За саяхан Mass сегмент дээр ардчилсан намын байгуулалтын бодлого хариуцсан нарийн бичгийн дараагаар мөнх чулуун татар томилогдчих хэмээх бол мэдээлэл гарсан. За энэ мэдээллийн хувьд нийтлэгдсэн даруйда уншигчдын анхаарлыг бол маш ихээр татаж за тэгээд уншигчдыг бол хоёр хуваасан. За нэг талын комментууд нь бол ийм юмнууд дарга болоод байхаар хэн санал өгвдээ. Тэмөөний араас уралгаа орхиж улс төрөөр баяжих юм байна да. Уул нь уралгаараа явсан бол татарыг байнга сонсох байж дээ. Харин уншигчдын нөгөө талын байр суурь нь чамайг хүмүүс муулах байхаа битгий тоо урагшлаад л бай. Хийгээд л бай. Баяр хүргэе. Ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. За нэг иймэрхүү сэтгэлдлүүд байсан. Тэгээд ерөнхийдөө бол яг хоёр хуваагдчихсан. За мөөгийн ахын хувьд бол та бүхэн мэдж байгаа улс төрөөр бол бас чамгүй олон жил явсан харин сүүлд бас мөнх чулуун татар болгож нэрээ сольсон. За яг энэ үйл явдал төр болвол нөөв сэргийн хэмэх дуун дээр рэпер Big-ийн хувьд түүнд үзэл бодлоо илэрхийлсэн. Үүний хариуд ч гэсэн рэпер Мөөгийн хувьд бол бас өөрөө мэдээлэл хийсэн байгаа. За тэгээд ямар ч тач татарын мөөгийн ахтай холбоотой дээрх сэдв олонний анхаарлыг татлаа. MLB-д Newsak нэрээр 200 урамшууллаа. За дараагийн сэдв бол рэпер Blue-тэй холбогдож байгаа. За цааттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүд гэх юм бол 2026 он гарснаас хойш рэпер Blue-гийн хувьд уран бүтээлд маш идэвхтэй байгаа. За энэ онд бараг л хамгийн идэвхтэй байгаа эмэгтэй рэпер гэдээ хэлчихэд юм хэлцдэггүй дээ. За Limit King болон Blue-ийн хувьд бол та бүхэн мэдж байгаа хит хитэн дууг бол хамтдаа цацчихсан. За сүүлд гэхэд л тэдний хувьд бол тамийн диважийн хэмээх дуугаа цацсан. За рэпер Blue бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Цаадны чөвд нэх айхтар олонний анхаарлыг татсан стори ч үгүй юм уу те. Нэг айхтар том мэдээлэл ч юм уу те. За айл эсвэл бүр ингэж байнгын commercial дуу ч юм уу. Тийм зүйл бол ерөөсөө огт хийдэггүй. Жаахан нууцлаг талтай артист хүүдээ хийж байгаа уран бүтээлүүд нь ч гэсэн бас арай нэг өөр хэм маягтай. За яг өөрийнхөө уран бүтээлийн ондоошил ч юм уу те. Онцлогынхоо талаар болвол Монгол ичтэйгийн терминал гэд нэвтрүүлэгт ороод иймэрхүү зүйлсийг ярьж ирсэн. Одоо ямар гэх вэ? Би ерөнхийдөө дуун дээрээ гэрц нэлээд оруулахыг хичээдэг байхгүй. Гэрц нь хүний тархинд шууд нөлөөлдөг. Тэгээд дуунуудын гэрц ихэнх дууны гэрц 440 дээр байдаг. Гэхдээ 432 нь бол яг натурал яг байгалийн гэрц, тэр нь хүний бие тарих одоо оюун санаанд маш сайнаар нөлөөлдөг. Тэгээд тийм гэрц оруулахыг хичээдэг. Тэгээд нэмэх нь одоо далд мессежүүд гэх юм уу subliminal тэр зүйлсийг бас дунд оруулдаг. Одоо хүн ямар нэгэн зүйлийг олон дахин давтахад тэр зүйлдээ итгэж эхэлдэг, тэр зүйл нь биелж эхэлдэг. Тэгэнгүүт хүний байн давтаж сонсож байгаа дуун дээр тэр мессеж нь байгаа тавил тэр хүн одоо өссөн үсээгүй тэр сайхан зүйлийг ингээд өөртөө шингээж биелүүлж байна гэсэн үг ч тийм. Тэгэхээр тийм зорилгоор би миний дуун дотор одоо хүмүүст сайнаар нөлөөлөх тийм одоо мантра байлгахыг хичээдэг. Жишээ нь би сая кахтай хамтарсан. Кахтай би чедар гэдэгт байсан. Тэр нь болохоор мөнгөний тухай. Мөнгө надад таартай. Мөнгө гарсан ч гэсэн над руу эргэж орох жамтай. Тийм утгатай дуу. Мөнгийг ер нь бол өссөн үсэг өөртөө ингээд дуудаж мөнгийг өөртөө дурлуулж байгаа юм шиг тийм далд мессеж одоо өөртөө суулгах зорилготой дуу гэсэн үг.
Харин түүнтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллүүд гэх юм бол цаадны хувьд бол Friday Production-тай хамтраад Apple хэмээх дуугаар цадсан байсан. За дууны хувьд бол Club маягийн дуу байсан. Тэгээд Blue-гийн баг хамгийн анхны Club дуу болж байгаа хаа. За энэ дууны хувьд бол rapper Blue-гийн тун удахгүй цацагдах альбомны хамгийн ихний дуу болж цацагдж байгаа юм байна лээ. Гиснээс нэг шуум сонсоход Blue-гийн шинэ альбомн дээр бол нэлээд хитэн diss track байгаа сурагтай. За бүр нэрийг нь цохож хэлсэн. За яг ингээд бодохоор бас rapper Blue-гийн тэр цомог тун сонирхолтой өндөр магадлалтай. За энэ дууны клипийг үзэж байхад бол бусад клипүүдээс илүү тийм ялгаатай, илүү чанартай харагдчихсан. Тэгсэн чинь аргачлгүй юм байлээ л дээ. Sony FX5 гэдэг камер дэлхийд нээлттэй хийсэн өдөр Монголд бас нээлттэй хийж таарсан. За тэгээд тэр камераар бол зураг авалтаа хийсэн анхны уран бүтээлч болсон юм байна. За тэгээд ямар ч тач rapper Blue-тэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл гэвэл нэг иймэрхүү байна. Тун удахгүй цацагдах альбомыг нь хүлээж ийдаа. За тэгээд rapper Blue-тэй холбоотой энэ дээрх сэдвүүд өнгөрсөн 7 хоногт анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол дуучин Equal-тэй холбогдож байгаа. За түүний хувьд бол замналтай хит хитэн rapper-тэй beef-тэй учраас за энэ сэдвийг нь бас ярихгүй өнгөрч чадахгүй. За түүнтэй холбоотой дараах хоёр мэдээлэл бол өнгөрсөн 7 хоногт олонний анхаарлыг татсан. Дуучин Equal-ийн хувьд өнгөрсөн 7 хоногт төв цэнгэлт хүрээлэнгийн захирлаар томилогдсон гэдэг маш том мэдээлэл гарсан. За яг энэ мэдээлэл гараад удаагүй байхад UB-ийн дээр түүнтэй холбоотой нэгэн мэдээлэл нийтлэгдсэн. Төв цэнгэлтийн тоглолт хариуцсан захирлаар томилогдсон Equal цогтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг зодож танхаарсан хэрэгт холбогджээ. Дуучин Equal буюу Бэцэг анх хоёр энэ сарын 8-ны орой төв цэнгэлт хүрээлэнд дэхүү хамтлагийн тоглолтын дараа аригтан согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчтай маргалдан ойролцоох эд зүйлсийг эвцэнгэх хэрэг бүртгэгджээ. Энэ талаараа цагдаагийн байгууллагаас тодруулахад хэрэг нь бүртгэгдсэн үнэн дээрх хэргийг хан уул дүүргийн цагдаагийн газар бүртгэлдээ аван шалгаж байна гэлээ. Сануулхад Equal нь 7 дугаар сарын сүүлээр төв цэнгэлт хүрээлэнгийн үйл ажиллагаа тоглолт хариуцсан захирлаар томилогдсон тухай бид өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн билээ. За дуучин Equal-тэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл нь бол маш олон сайтаар цацагдсан. За түүний зүгээс бол эдгээр мэдээллүүдээр бол ямар нэгэн байр суурь хийгээд мэдээллийг юусоо огт хийгээгүй байгаа. За энэ мэдээллийн сэтгэлдлүүдийг хараад байхад бол иргэдийн хувьд маш өндөр бухимдалтай байгаа нь харагдана. За ямар ч тач түүнтэй холбоотой энэхүү хэргийн шийдвэрүүд за эх 7 хоногоос гараад эхэлчихвэлгүй дээ. Мэдээж бидэнд бүх зүйлийг цаг хугацаа харуулна. За тэгээд энэ 7 хоногт дуучин Equal-тэй холбоотой дээрх сэдв анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол Triple X хөгжмийн фестивалтай холбогдож байгаа. Та бүхний мэдэж байгаачлан Тусан фестивалийн хувьд 9 дахь жилдээ төв цэнгэлт хүрээлэнд болох гэж байгаа. За энэ жилийн огнооны хувьд бол 8 сарын 29-нд гэж тавигдсан байсан. За тоглолтын лайн ап бол эхнээсээ цацагдаад эхэлчихсэн байгаа. Mrs M, Big J, Thunder, KK, Trishna, Showo, Ginjin, G-Lock, Wandiba амтлаг бол одоогийн байдлаараа зарлагдчихсан байгаа. Өмнө жилийн 100-6 тоглолтоос хойш хэрэгжиж байгаа рэп батл хэмээх бол концепт байгаа шүү дээ. Triple X-ийн хувьд эхний батлаа зарласан шууд олон хүмүүсийн анхаарлыг авсан рэпер My Brand-ийн эсрэг G-Lock. Вау. За энэ батлын хувьд бол шууд Монголын хип-хопын анхаарал орсон гэж хэлж болно. Мэдээж G-Lock болон My Brand нарын хооронд бол айгүй олон жилийн beef байгаа. За миний хувьд бол анханаас нь мэдээлсэн тийм учраас бол та бүхний ихэнх нь мэдж байгаа бах. За батлын постэр ормогц рэпер My Brand бол шууд Instagram story хийсэн байгаа. За тоглоод байгаараа ийм яа хүнтэй шаахгүй. Би тэр рэп батлыг чинь цохиулсан хүн байна гэдэг маш хурц стори хийсэн. За яалтчгүй рэпер My Brand-ийн хувьд бол рэп дэмбэгээс хоош гэж бодохоор маш олон жилийн батлын туршлагатай. За харин эсрэг талаас нь бол рэпер G-Lock-ийн хувьд Triple X-ийн маркетингийн видеодэр дараах зүйлсийг ирсэн байгаа. Яа энэ жилийн Triple X-ийн батл зэгт My Brand-тай батлах болсондоо айхгүй байна. Хинийгээ хор үгээр холгох нь уу? Дараа нь энийгээд гар өрөх нь үү гэдэг нь бас сонио. Та бүхний бүдээг нь хүлцээхийг хүсэж байна. Тийм учраас та бүхэн хэрэг дурлаарай. Царайлтанд дурлаарай. За ямар ч тач Triple X-ийн эхний батлын хувьд бол маш сонирхолтой байна. За тэгээд дараагийн батл болвол цаг хугацааны эрэхэнд шууд цацагдаад явах нь ойлгомжтой. Ямар ч байсан нэг зүйл бол баталгаатай. Бүх батл та бүхэнд таалагдах болно. За ингээд ч зогсохгүй Triple X-ийн хувьд бол та бүхэндээ тун удахгүй бас нэгэн том сюрпризийг бол задлах болно. За тэгээд дээрэс нь 360 LED дэлгэцтэй 2 давхар тайз Монголд анхудаага. За энэ бүхнийг нийлүүлээд бодохоор энэ жилийн Triple X-ийн тикет бол sold out болох маш өндөр магадлалтай байгаа шүү. 8 сарын 16-наас өмнө 3 найзын тасалбараа 150 мянган төгрөгөнд амжиж аваарай. Бүх тасалбараа Shopee-ийн болон G25-ын Монгол дахь бүх салбараас худалдаа авах боломжтой. Сайн байцгаана уу, би Бисма байна. 8 сарын 29-нд төв цэнгэлт хүрээлэнд Triple X дээр уулзъя. Сайн уу, Дэсивэн Triple X Music Festival маань нэмээд нэг удаа гоё тоглох гэж байна. Тэгээд 8 сарын 29-нд та нар төв цэнгэлт хүрээлэнд гоё хүрээд ирээрэй. Нөөсөн 8 сарын 29-нд Triple X фестивал дээр уулзцгаая. Бид энэ байх болно. Зуны алтыг хамтдаа эзгээе. Let's go.
За сайн байцгаана уу Вандапа хамтлаг байна. 8 сарын 29-нд та бүхний мэдж байгаагаар Монголын хамгийн том хөгжмийн фестивал болох Triple X Music Festival болох гэж байна. Энэ жилийн онцлог нь 360 лидтэй, 2 давхар тайцтай. 9 жил болж байгаа Triple X. Тэгээ бид хоёр 8 дахь жилдээ оролцож байна. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Ямар ч тач цаг хугацаа өнгөрөх тусам үлдсэн лайнапууд, баатлууд болон тонготхгүй задрах нэг том сюрприз бол бидний хүлээж авах нэ. За тэгээд энэ 7 өнөخت Triple X Music Festival-тай холбоотой дээрх сэдвүүд анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол рэпер тулгаттай холбогдож байгаа. За түүнтэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол цаачин бас тэ өөрийнхөө YouTube суваг дээр цоо шинхэн уран бүтээлээ цадсан байгаа харагдсан. Басаа сүүлд тарьсан сенсац нь гэх юм бол рэпер Rocket Bay руу маргааштай хэмээх дистракийг татсан шүү дээ. Харин хамгийн сонирхолтой нь рэпер тулгат 24 жилийн дараа эх орондоо ирсэн байгаа. 2002 онд л эх ороноос гарснаас хойш бүр нэг ч удаа эх орондоо ирээгүй гэж байгаа. За тэгээд би цааттай чин уулзаад эх орондоо ирсэн сэтгэлдлийг нь асуусан байгаа. Эё тулгат байна ба Тулари тэгээд Newsack-ийн үзэгчтэй ингээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би 12 настайдаа 2002 онд Монголоосоо ингээд Америк руу зорж исэн. Тэгээд тэрнээс хойш ингээд огт ирж байгаагүй. Одоо ингээд 24 жилийн дараа Монголдоо эх орондоо хурж ирээд онгоцны буудлаас ингээл буугаал ингээл хот руу орж ирээл ингээл яасан ч мөн ингээл шаал өөр тэ одоо оронд хүрээд ирсэн юм шиг тийм мэдрэмж авсан. Тэгээд ингээд хараал ингээд одоо би ингээд ирээд 10 хэдэн хоног болж гин нойрны солио гарцсан. Тэгээд ингээд нилээ хэдэн газруудаар хотороо явлаа, талбай орлоо. Тэгээд яг хөө сөрөг юмнууд ганц хоёр юмнууд байж иж магадгүй. Гэхдээ эерэг ийм хөгжилт маш ихээр байна. Тэгээд ингээд эх орондоо ирээд Монгол хоолоо идээд Монгол хүмүүстэй ингээ уулзаад яриа өрнүүлээд ингээ байж байгаа үнэхээр баяртай байна guys. Бас нэг сонирхолтой өөр нэг зүйл асуусан байгаа. Тэр нь юу гэхээр яагаад рэпер Rocket Bay руу дистуу хийсэн бэ? За одоо тулгат болон Rocket Bay гэдэг хүний хооронд ямар нэг асуудал байдаг юм уу? За нэг иймэрхүү асуултанд бол ингэж хариулсан. Тэгээд Rocket Bay бит хоёрын асуудлыг би угаасаа маргааштай гэдэг дугаараа илэрхийлсэн байгаа. Тэгээд баяраад мессеж байсан. Тэгээ бас сонсогчдодаа бас мессеж агуулсан тийм дөө байгаа. Тэгээд тэрнийг сонссон хүмүүс сонссон байх, сонсоогүй хүмүүс сонирхороо. Тэгээд цаашдаа яг ингээд хэрвээ надад нэг боломж олвол те одоо энэ бүхнийг ингээд детальчлан ингээд яагаад энэ дуу гарах болсон юм бэ гэдгийг детальчлан ярих боломж гарвал ярина. Зарим хүмүүс яхав зүгээр ойлгосон байх, зарим хүмүүс бас буруугаар ойлгосон юм шиг санагдж илээ. Тэгээд энэ бүхнийг дэлгэрэнгүй ярих тэр боломж нь гараасаа гэж бодож байна. За ямар ч тач рэпер тулгатын хувьд бол 24 жилийн дараа эх орондоо ирсэн. Тэгээд бас хийх ажил аюу их байгаа гэсэн. Бидний хувьд ч гэсэн хамтраад бас ямар контент хийж болох талаараа ярилцсан түүнийг Монголд ирсэн байгаа дээр биднээсээ хүүхэд байхад Монголын бүх цаг үеийн хамгийн амар хипхоп дуунуудын нэг микрофоны арт цацагдж байсан шүү дээ. За тэр дуун дээр л ороод өөрийгөө ганцхан дугаарт хамгаалчихсан хүн шүү дээ. За тийм хүнтэй уулзахаас аюу сонирхолтой сонирн байла. Ямар ч тач цаадны хувьд эх орондоо ирсэн байгаа дээр маш олон ажлыг бол амжуулахар болсон. За тэгэд мэдээж үлдсэн бүх зүйлсийг цаг хугацаа бидэнд харуулад өгнө. MLB-д Newsack 111 нэрээр 200 урамшуулнаарай. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв рэп дэвжиг шоутай холбогдож байгаа. За шоутай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүд гэх юм бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Саяхан бол өнгөрсөн дугаар дээр топ 4 оролцогч нь тодорсон. За топ 4-ийн хувьд бол Даваа 7, Ганзо, Everest, Calling хэмээх залуучууд шалгарсан. Тун удахгүй бол мэдээж финалийн дүрийн баатал эхлээд дараагийн дугаар нь цацагдах байлгүй. Гэхдээ шоуг тойрсон хамгийн сонирхолтой зүйл нь топ 4 оролцогч байсангүй. Рэп дэвжиг шоуны оролцогч Archer-ыг бол та бүхэн мэдж байгаа. Түүнтэй холбоотой нэг ноцтой мэдээлэл өнгөрсөн 7 хоногт цацагдсан. За нөгөө л Threads хэмээх аппликейшн дээр 2026 оны зуны зугааг үеэлтэйгээ үзчээд хурдын урдуур алхаж байхад машиныхаа цонхыг нэгээд хоёроо суучаач хүргээд үгүй гэхээр нь үгүй гэсэн чинь ямар гоё бүкстэй юм бэ гэснээ хэл амаа гоцолзуулаад тэгээд нэг ихэн бодохгүй алхаж байхад хойноос иж базаад явъя л та гээд тэр үедээ цагдаад дуудлага өглөө шүү гээд уцаа гаргаад бичлэг хийсэн чинь машиндаа суусан. Гэхдээ л дохоогоо асаагаад дагаад яваад л байсан. Тэгэд бид хоёр алхаагаа түргэсгээд дотроо хүнтэй машин олоод уучраа хэлэхэд тэр заван сэжгийн юм яваад өгсөн юм шиг харагдсан. Тэгсэн ч гэсэн хүргээд өгье гэдэг хүргүүлж байхад тийм ч хоол биш. Хүлээгээ зогсож байсан. Тэр үед хүргэж өгсөн хоёр хүүд баярлаа. Үнэхээр их тус болсон шүү. Тэр зүйлсийг тэгээд л мартаад явж байтал рил гүйлгэж байгаад рэп дэвжээгийн рил таарад үтсэн тэр гажгай дүрээрээ зогсож байсан. Шоуны дөрөвт шалгарсан ч гинөө тэгээд YouTube ороод комментрийг нь уншсан чинь битүүл октоодын бүкс бацдаг ийм тийм юм байсаар байтал олон хүн тэгж бицэр байтал
Яагаад рэп дэвжээ ийм завхарсан юмыг өгшүүлээд байгаа юм бэ? Мабрант яагаад канселдахгүй байгаа юм бэ? Ийм зүйлсийг байдаг мэтэр үл тоож болохгүй. Манай үеэл насанд хүрээгүй. Тэр үеэс драма авсан нар буугаад харанхуй болоод ирэхээр дэлгүүрч гаж чадхаа болчихсон. Өөрөө ямар олон насанд хүрээгүй охтуудын бид дураараа хүчээр хөрсөн болоо. Яваад өгөхөд араасаа шүлсээ өсчүүлэн барин айлын хоёр охиныг гоё бүкстэй хоёр дийдвэ. Та хоёрыг бол шүнжин яах юм бэ гэж хэлэх нь эрүүл хүний үйлдэл мөн үү? Би бол энэ хүнийг тултлан канселдэж рэп дэвжээ байтугай гişээлэгч газаргүй болгомоор байна. Тим хүгийн үйлдэл хийчээд яаж ичихгүй YouTube бичлэг рил тэмдэрт орж олон хүнтэй бааталтаж зүрхэлж байна. Хайх айдасгүй болохоор л тэгж байгаа юм байлгүй дээ. Доор тэр бичлэгийг бас давхар үлдээе. Сэрэмжлүүлгэл болгодээ. За нэг иймэрхүү маш ноцтой постыг бол дараах бичлэгийн хамт тавьсан. За энэ маш ноцтой зураг бичлэг цацагдсны ар дээрээс одоо цаа чи ямар нэгэн байдлаар стори энтер ч юм уу те огт хийгээгүй юм шиг байгаа. Ямар ч тач сүүлийн сар бол иймэрхүү мэдээллүүд бол маш ихээр цацагдж эхэллээ. За энэ үйл явдлын тухайд бол те за бүр ямар нэгэн скриншот ч биш яг бодит камерын бичлэг байгааг харж байгаа. Өнгөрсөн 7 хоногтоос залуу өрн бүтээлч Мегон хэмээх залуугийн биелэг эрэхтэн гаргасан зураг явж байсан шүү дээ. За яг иймэрхүү байдлаар хүний биед зөвшөөрлгүй халдах за улмаар цаашлаад бүр хүчингийн үйлдэл хийн гэдэг бол маш ноцтой хэрэг байгаа. Ухамсаргүй ч гэдэм үү ерөөхдөө бол биеийг хянах чадваргүй байна гэсэн үг л дээ. За яг энэ дашганд бол миний хувьд нэг залруулахыг хандаж хэлэхэд одоо Эрдэнэ хэмээх энэ залуугийн миний талаар ярьж байгаа бичлэгийг бол ихэнх хүмүүс үзсэн байх. За бид хоёрын хооронд болов бодит амьдрал дээр ерөөсөө ямар ч асуудал үүсээгүй. Бас миний хувьд түүний гэр бүлтэй холбоотой ч гэдэм үү те ямар нэгэн зүйлийг бол ерөөсөө огт бичээгүй. За та бүхэн бол энэ мэдээллийг уншихад ерөөхдөө ойлгомжтой болно. Буруугаар ойлгосон маш олон залуус байгаа болохоор за миний хувьд бол энэ сэдвийг анхны бөгөөд сүүлийн удаа ярьж байна. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк даргаа битгий мартаарай. Нам дагснаас намайг дагаарай. Сакаут төр баярлалаа үзэгчдээ.